Давцмын ослын 60 орчим хувь нь орон нутгийн замд болдог байна. Ялангуяа амралт зугаалга улирал эхэлсэнтэй холбогдуулан хот хөдөг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж буйн үед энэ төрлийн уславаар нэмэгдэх хандлагатай болдог. Улсын хэмжээнд өрнөж буй орон нутгийн замд хөдөлгөөний соёл, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Өмнөгов аймгийн цагдаагийн газар яарад яхав нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэн зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдж байгаа яарад яахтай хэсэгсэн арга хэмжээнийг үйл ажиллагааг улсын чанартай авах зам дээр замын цагдаагийн засаг зохион байгуулж байна. За өнөөдөр үйл ажиллагаанд маань аймгийн авто сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд мөн хувийн аж ахуйн нэгжүүд хамтран жолооч нарт анхааруулах сэрэмжлүүлэг хүргэж байна. За мөн халуун байгаа учраас жолооч нарт анхааруулах сэрэмжлүүлэг хүргэхээс гадна ус ундаа тараах үйл ажиллагааг аж ахуйн нэгжийн тусламжтайгаар зохион байгуулаад ажиллаж байна. За яарад яах вэ гэд нүд аян явж байгаа. Яардаггүй сайн яваад чараа гэжтэй. За нэг их нэртэй. Аваад чимнийх ч алга байна. За энэ дээр утасны дугаараа бичээд урдаа нь тавьчихнаа. Аймгийн төв мөрөөр оруул. За сайн явцгаагаарай. Үйл ажиллагааны хүрээнд жолооч нарт уриалга дэвшүүлж, заавар зөвлөгөө өгч, мөн аян замдаа сайн явахыг өрөөж ус ундааг өгч ажилласан юм а. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хүүхдийг зориултын бус суудал тээвэрлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явах, дац хэтрүүлэх зэрэг жолооч нарын нийтлэг гаргадаг зөрчил юм. Нийт жолооч нартай алсын замдаа, аян замдаа хурдан сайн тохируулж яваарай. Замдаа соёлтой оролцоорой гэж уриалж байна. Хурдаа тохируулах нь таны амь насны хамгийн том баталгаа болно. Бүх жолооч нартай өөрийн болон өрөөлийн төлөө яарад яах вэ гэж уриалж дэмжиж байна. Өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлын төлөө яарад яах вэ? Бүх жолооч нартай уриалж байна. Өмнөгов аймгийн хэмжээнд 2019 он гарсаар зам тээврийн ослын улмаас 11 хүн амь насаа алдсан бол мөн төдий тооны хүн бэртэж гэмтсэн байна. Өнөөдөр үйл ажиллагаанд аймгийн авто сургуулиуд, төрийн бус байгууллагууд, Total Distribution, Өмнөгов аймгийн автомашин мотоциклийн холбоо тус хамтран ажиллаж жолооч нарт уриалга дэвшүүллээ. Яарад яах вэ? Багнасны өвчний зориултын суулж явшгүй яа. Согтуугаа тавиа гэж бүүж одоо. Зам тээврийн уславаар 97.7% нь жолоочийн буруутай үйлдэлээс болдог гэдгийг мэргэжлийн байгууллага хэлж байна. Энэхүү үйл ажиллагаанд зам тээврийн уславаарыг бууруулах үндсэн зорилготой.